Үйлс намын 26-гийн 18 дээрээс харвал яагаад бидний эзэн Есүс загалмайд цовдлогдож нас барж тэрээр алгадуулан нулимуулан шашинлаг хүмүүст хаягдсан юм бэ гэдэг талаар маш тодорхой үгийг өгсөн байгаа. Бурхны хүү Есүс Христ загалмайн үхлээр дамжуулан та бүхний бүх ил хараалыг өөртөө аваад гим нүглийн эрх мэдлийг шийдвэрлсэн гэдгийг хэрв та өнөөдөр хүлээн зөвшөөрөх юм бол тэр хүлээн зөвшөөрөх нь Есүс бол Христ гэдэг нэрийг итгэн дуудах явдал юм. Тэгвэл Бурхны хүч та бүхний бие дотор суйрлагдсанаар сүнслэг нүд нэгдэх болно. Есүс бол Христ гэдэг тэр нэрийг дуудсаар байх үед харанхуугаас бид гэрэл рүү эргэж гэрлийн замыг даган алхах болно. Есүс бол Христ тэр нэрийг дуудсаар байх үед сатаны эрх мэдлээс Бурхны хаанчлал руу явах зам нэгдэх болно. Үйлс 26-гийн 18 дахь агуулга байна. Есүс бол Христ тэр нэрийг дуудсныхаа хэрээр гим нүглийн уучлалыг хүлээж авах болно. Есүс бол Христ би Бурхны хүүхэд юм байна гэдэг тэр мэдрэмж надад өгөгдөж Үйлс 26-гийн 18-ыг уншия. Тэдний нүдийг нээлгэж тэднийг харанхуугаас гэрлөөд сатаны эрхшээлээс бурхан өөд эргүүлэхийн тулд тэгснээрээ тэд надад итгэх хэдгэлээр ариусгагдагсдын дунд нүглийн уучлал ба өг хүртэх болно гэсэн. Есүс бол Христ гэдэг нэрийг дуудахын хэрээр Бурхан надад дэлхийн илгээлт хийхэд хангалттай хэмжээний санхүүгийн өрөөлийг өгөх болно. Махан биеийнхээ сэтгэл хөдлөлд дотор хороогдсон хүлэгдэж төр сэтгэл хөдлөлөө даган урсалгүйгээр энэ хогийн энэ бохор хүмүүс ер нь муухай хүний зан чанар муухай гэж бусдаас шалтгаалдаг тооцоолгүйгээр Есүс бол Христ гэдэг нэрээр өөрийнхөө дотор байгаа хорон муугаа хөөн зайлуулсан өдөр болохоолтой хэмээн өрөөж байна. Эхлэл 3:15 эмэгтэй өр удан болох Месиа Христ хин юм бэ? Энэ өдөр ахлах дахилж хэлсэн байгаа. Өнөөдрийн Библийн ишлэлийн 61-р ишлэлээр байгаа юм байна. Марк номын 14:63. Тэгээ магтаал авах зохистой нэгэн гэсэн байна. Марк 14:61. Тэгээд гэвч Есүс дуугүй байж юу ч хариулсангүй тэргүүн дахиж түүнээс асуун чи магтаалт нэгний хүү Христ муу юм уу гэв. Магтаалыг авахч нэгэн эмэгтэй хэвлийг зээлээд энэ дэлхий дээр төрөх Бурхны хүү Есүс Христ гэдгийг мэдэж байж бид авралыг авч Бурхны тэр хил хязгааргүй өрөөлийг хүлээж авч мөн Христтэй байгаа нэгнийг Бурхан хамгаалдаг. Есүс тэгтлээ шашинлаг удирдагч нарын өмнө Есүс тийхүү амаа хураасаар байсан. Өнөөдрийн түрүү уншсан байгаа Марк 14:61 дээрс харах юм бол хүмүүс Есүсээс тэгсэн штэ ташны удирдагч чи тэр Есүс тэр Бурхны хүү Христ муу юм уу? Чи
Тэр могооны толгой гიშгэх Христ муу юм уу гэж бүхэл харуулахыгээд гай зовлон өөр дээрээ авах тэр Христ мөн үү? Бурхан тай уулзах замыг нээгч тэр Христ чи мөн үү? Амьдралын бүхэл асуудлыг шийдвэрлэгч тэр Христ чи мөн үү? За 62 дээр тэгсэн чинь Есүс хариулт нь юу гэж хэлсэн байггүй л Есүс би мөн та нар хүний хүүг хүчит нэгний баруун тал заларч Тэнгэрийн үүслэр ирэхийг харах болно гэв. Тэд шашинны удирдагч нар чи тэр Христ муу юм уу гэж асуухад Есүс тийм ээ би мөн байна гэж хариулсан байгаа. Энэхүү хэн бүхний итгэхэд байдаггүй үннийг нууцыг бид мэдэж бид түнд итгэдэг. Амьдралынхаа энэ аянд тиймээс надад ичхүрт орох өдөр үгүй. Ичхүрт орох өдөр байвал Бурхан түүнийг хааж бидний хүнд хэцүү байдалд оруулсан хүмүүсийгч Бурхан өөрөө шийтгэж хамгаалдаг. Бид зовлонгийн өдөрч эдгэрлийг хүлээж авахар сонгогдсон нэгэн тул бүү санаа зовхтон. Шашинны хүмүүсийн дундах шашинны хүмүүсийн хувьд хамгийн том айдас нь энэ байсан байгаа. Тэд нар асууж байгаа чи Христ муу юм уу гэж Есүсээс. Харин бүхэл асуудлыг шийдвэрлэгч Есүс Христ тэ байгаа нэгний хувьд бүх асуудал дууссан бид бол Бурхны хүүхэд. Сатана зайл, ариун сүнсний дүүргэлд, дэлхийн илгээлт. Бид өөр ялгаатай. Шашин болон сайн мэдээний хооронд асар том ялгаа байдаг. Тэгээд Есүс өнөөдөр би Христ мөн 62 дугаар эшлэл дээр бүтээгч Бурхан Бурхны хүүгээр энэ дэлхий дээр ирээд өөрөө өөрийгөө тунхаглан хэлж байна. Петр Есүсийг та бол Христ амьд оршигч Бурхны хүү мөн гэж хэлэх үед Есүс Петрт чи үнэхээр ёроолтой юм гэхдээ чи наадхаа хүмүүст битгий хэлээрэй гэж хэлсэн байгаа. Тэгээ учир нь одоохондоо чи тэр өөрчлөлтийн уулыг ч үзээгүй байна. Намайг загалмай дээр цовдлогдох үед чи зүхтах нэг л өдөр эмэгтэй өрөөдөн болох Месиа Христийн нэрээр сатаны толгойг гიშгэх, могооны толгойг гიშгэх тэр хүч чамд ирэх үед тэр өдрөөс ахуулан чи Христийг яриа гэж. Тэг шашны хүмүүс бидний энэ цаг үе шашинлаг хүмүүс итгэхгүй үгээ ярьдаг учраас асуудал үүсдэг байгаа. Хэн тэр нэрийг дуудах хэрэгтэй юм бэ? Өөрийнх нь бие дотор төрөлхийн гимнүгэл сатаны мөн чанар байгаа гэдгийг мэддэг нэгэн тэр нэрийг дуудах хэрэгтэй. Миний биед гимнүгэл хараал гай зовлонгийн систем миний бие төрхөөсөө тэрэнд хүлээстэй байсан гэдгийг мэдэж хүлийн зөвшөөрдөг нэгэн тэр нэрийг дуудах хэрэгтэй. Үүнийг мэдэхгүй дуудагч нь шашны хүрээнд дотор дүр эсгэж даган дуурайж амьдарсаар байгаад төгсгөлийн өдөр шүүлтийн өмнө зогсох болно. Есүс бол Христ. Энэ үг нь
цаг үеигч нэвтлэн гардаг. Тэг бүхий л одоо амьдралын түүхийг зогсоочхоод бүхий л ертөнцийн түүхийг зогсоочхоод Есүсийн хэлж байгаа тэр тунхаг бол би бол тэр Христ байна. Тэг би бол би өөрөөрөө оршдог нэгэн. Надаас өөр бурхан гэж үгүй. Би бол та нарыг бүтээсэн бүтээгч бурхан. Есүс тиймээс бид Есүс бол Христ гэдэг тэр итгэл дотор байх юм бол нэг л өдөр Бурхны цаг эхлэх болно. Тиймээс та нарын дэлхийд олон зовлон эдэлсэн ч бүү санаа зов, би дэлхийг ялсан. Тиймээс Бурхны хүүхэд болсон бид амьдралынхаа бүхий л үе шат маань зүгээр л үйл явдал. Бидний үр дүн минь гарцаагүй Тэнгэрийн ертөнцийн хязгаар хүртэл дэлхийн хязгаар хүртэл үгийг дамжуулах тэр хувь тавилан байх болно. Би тэр мөн. Хувь хүн нэг бүрийн сүнсийг амьтаа болгогч би тэр мөн. Тэр намайг зогсож зоддог нэгэн байлаач миний эсрэг ямар хүн байсан ч тэр хүн хэрвээ Есүс Христийн нэрийг дуудаж эхлэх юм бол түүний амьдралд тэр хүний амьдрал ч гэсэн шинэ бүтээлийн түүх эхлэх болно. Бурхны үннийг өнөөдөр бидэнд дахин нэг удаа сануулж байна. Энэ сайн бурхан бидний эцэг болсон байтал тэрхүү нэрийг дуудвал бид 20 мөр зүйлсийг ч өөртөө хийж амьдарсаар байдаг. Тэг бидний дотор хорон муу зүйл байгаа учраас юм. Бурхны сүнсний хүч чадлыг өмсөд өөрийнхөө дотор байгаа хорон муу зүйлс болон Есүс Христийн нэрийг дуудуулахгүй байхаар дотроос нь ажилдаг бүхий л харанхуйн хүч чадал Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. Бүтээгч Бурхны Бурхны бүтээл байсан. Тэр хорон муу сүнсний ажлыг нураах тун.
것을 가지려고 하는 그 욕심의 굴레에서 나를 벗어나게 만드는 것은 그놈을 쫓아내는 겁니다. 여러분은 쫓아낼 힘이 없으니까 Тэгээд бид энэ өхний хүлээснээс салах арга бол 하나님의 힘이 тэр хорон мөс сүнсний ажлыг нураах явдал юм. 내 몸에 바로 필요한 하나님이 원하시는 것을 내가 가져야 되겠구나. 그게 요한복음 1장 12절 0절이고 망대라. Иохан номын 1:12. Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэр тэтгэсэн хүмүүс Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв. 그리스도 이름을 영접하고 Есүс Христийн нэрийг хүлээн ав. Библийг хүлээн авах биш. 성경에 오만 패만 가지를 다 가지고 있으면 뭐 할 거요? 이름 하나 못 불러. Тэгээд Библи дотор хуяа олон түүхийг мэддэг байлаа гэд яах юм бэ? Есүс Христийн нэрийг мэдэхгүй юм бол. 그러면 로마서 10장 9절 10절에 보면 Ром номын 10:9-10 дээрх тэр үед өөрчлөлт ирдэг байгаа. 네가 이제는 네 입으로 예수는 Чи амаараа Есүс бол Христ гэж тэр нэрийг дууддаг гэсэн. 이름을 계속 시인하게 되면 하나님께서 하나님의 아들 예수 그리스도를 Бурхны хүү Есүс Христ өөрийнхөө хүүг загламай дээр цудласнаар намайг амьтаа болгосон. 그래서 하나님의 은혜를 Тиймээс Бурхны нэгүслийг бид сонгож Бурхны нэгүслээр бид дуудагдсан тул би Есүс бол Христ гэж өнөөдөрч маргааш нөгөөдөрч би Есүс бол Христ гэж тунхагласаар итгэсээр байх үед миний дотор итгэл өссөөр авралын баталгаа бий болдог. 요한일서 1-р Иохан 5:11-12. 증거가 뭡니까? Гэрчил нь юу вэ? Библийн гэрчил нь 여자의 후손이 증거가 뭡니까? эмэгтэй 우리에게 영생을 Бурхны хүүгийн гэрчил нь юу вэ? 그리스도 그 생명이 그리스도 아들 안에 있는 그것입니다. Тэг Христийн тэр ам Бурхны хүүгийн дотор байгаа гэсэн. Тэг бидэнд Есүс Христ гэдэг ганц нэр л байхад болно. 베드로까지 갖고 있으면 베드로도 구원받아야 될 대상. Петрийг хүртэл одоо итгэх ёстой нэгэн болгож хүлээж авах хэрэг байхгүй. Есүсээс бусад дагалдагч нар Паулч бай, Петрч бай, хинэн бундагч бай, энэ дэлхийн хинч байсан гэсэн аль нь ч гэсэн адилхан зүгээр итгэл хэрэгтэй л нэгэн. 그리스도 하나의 신앙을 가지고 바울의 신학이라고 합니다. 그래서 12절에 보니까 중요하잖아요. 1-р 5:12 дээр 여자의 хүүтэй нэгэнд ам бий, 그리스도 хүү байхгүй нэгэнд ам байхгүй гэсэн байна. 예수가 그리스도라는 그 이름을 부르지 않는 자들에게는 생명이 Тэг Есүс Христ гэдэг тэр нэрийг дуудахгүй байгаа хүмүүсийн ам байхгүй гэсэн. 미운 남편을 바라볼 때마다 예수는 Одооноос эхлээд үзен яддаг нөхрөө харах үртээ Есүс бол Христ 일평생 실업자로 살면서도 끊임없이 바가지만 긁는 저 옆에 내야 가서 죽으라 그러지 말고 예수는 그리스도 тэгээд дургу үргэж байгаа амьдралынхаа туршид ажил хийхгүй ээжэж байн үлгэлийн яшиж үйдэг эхнэрээ хараатаа 믿게 되면 чи явж үх гэж хэлэхгүйгээр харин аманда Есүс бол Христ гэж дууд. Библиэд хэлэхдээ чи эзэн Есүс итгэхтэн чи болон гэрийнхэн чинь аврагдах болно гэсэн. Бид авралыг дамжуулахаар төрсөн хүмүүс бид бусдыг зовоож зүдрээх гэж төрсөн оршихуй ердөө биш.
хүний талаар бүү асуу. Битгий асуу. 어느 동에 사는 Тэ нөө чи хаана амьдэрдгийг. 동에 사는 견두리네. Тэ тийм янз бүрийн 이번 전세예요. тэг гэр чин түрээсээ юм уу худалдаж авсан юм уу? Тэрийг та мэдэж яах гэж байгаа юм. 이사 모르시냐고. 남의 일 알면 Надад нэг хүн энэ хүнийг мэдэх үү гэд. Би тэр хүний бүх юмыг би мэдээд яах юм. 옛날에는 우리 저기 특이한 전도사가 한 분 있었어요. 여자 전도사. Та нэг эмэгтэй нэг чондуусаа тэг жоох юм байсан юм байна. Манай суулаанд тэр атаа хамт нэг айлуудаар ашталт их явдаг байсан. 어머나 장롱에 무슨 이렇게 기사가 많이 났어. Тэг тэр эмэгтэй айлд орох юм бол зэрэг ингээд янз бүр юм. Үе энэ үйлээ энэ ханий шкафнд чи яага юм зурагдчихсан ингээл. 걸어 던졌다 이 말이잖아요. 그렇죠? Яг юу аяг тавгаа шитсэн л ах. 할게 뭐 있다고 그렇게 한복을 들어가고 싶어. Тэгээд аваад айлын энэ тэр өрөөнд юу харах гал тэ нэг ингээд өрөөнүүдийг чи үзээгээл яваад идэв. 장롱 같은 거 열어보. Хамаг юм ин очиж онгойлгож үзгээл. 그래서 오늘날 지금 교회들은 다 깨지고 부서지고 무너지고. 예수는 Есүс бол Христ. 보고만 없어. Тэр сайн мэдээгүйгээсээ болоод өнөөдөр бид бүгд ийм дурлалтын байдалтай байна. 오늘 그 고백이 내가 바로 그니라. Өнөөдрийн Библийн хэсэг дээр Есүс тэр Христ чинь би байна гэсэн байгаа. 모든 말씀을 다 이루려고 내가 그니라. Тэгээд би Библиэд бүхэл асуудлыг шийдвэрлэх гэж ирсэн. Тэр чинь би байна гэж. 그리스도 이름 하나만 부르면 성경에 기록된 치유의 문제, 응답의 문제, 여러분이 땅을 정복하는 문제들은 다 이제 하나님이 알아서 하실 일이에요. Тэгээ бидний бүхэл жижиг сажиг асуудлуудыг Бурхан өөрөө мэдээ шийдвэрлэх зүйл байгаа. 반복되어졌던 모든 역사가 내가 그니라. 끝내버리잖아요. 창세기 3장 15절 Эхлэл 3:15 эмэгтэй хүн болох Месиа Христийн нэрээр 머리를 깨트리는 자에게는 복의 근원이 되는 것이다. могооны толгойг бисгэгчдээр 시대의 고통을 해결할 자 내가 гихэж нэгэн бол эрүүлийн үр удам юм. 예수는 그리스도. Тэгээ бүхэл цаг үеийн асуудлыг дуусгадаг нэгэн бол би. 마다 그래도 한 2, 30번은 하고 가니까 붙었던 그 더러운 것들이 떨어져 나가고 이거라도 안 하면 오늘 예수님도 뺨 때리는 인간들인데 뭐 여러분이 지금 집에 가면 어떤 사람이 되겠어? 막 그냥 막 지랄병이 오는 거지요. 아니 현장에서 Бид нар мөргөл дээр ирээд ядаж нөгөө нэг Есүс бол Христ гэдэг нэг 5, 10, 20, 30 удаад буцдаг шүү дээ ядаж энд ирээд. Тэгэхгүй бол бид нар чинь ингээл жоохон юм ингээд асуудал үүсгээр л нэг сайхан гоё ихэмсэг царай гаргаж агаад жоохон асуудал үүсгээр асуудал гарахаар бид нэр өөрсдөө яаж өөрчлөгддөг гэдгээ мэдэж байгаа шүү дээ. 여러분 제가 이 신병 걸린 무병 걸린 무속인들 많이 만났잖아요. 제가 좀 옛날에는 예수는 그리스도 그 이름 하나를 내가 1,000,000원짜리를 딱 넣고요. 너 이거 100번 불러봐. 내가 줄게. Тэгээ би дээр үед нөгөө нэг юм
боо утган ч юм уу тийм янз бүрийн тийм хурамчлалтай хүмүүстэй зөндөө уулздаг байсан шүү дээ. Тэгэл мөнгө асар их мөнгө нүднийх нь өмнө тавиа. За чи одоо Есүс бол Христ гэдгийг 100 удаа дуудаад үз тэгвэл энийг үгүй гэд. Тэгэнгუთ ингээд дуудаж агаад бүр ингээд хэлэн ингээд ээдрээд ингээд чадахгүй ингээд болдог байгаа хүмүүс. Есүс бол Христ гэдэг нэрийг хэн дуртай дуудыг гэдээ дуудаж чаддаггүй байгаа. Тэг 1 удаа дууд, 2 удаа дууд, 3 удаа дууд, 4 удаа дууд. Тэгээ дуудахын хэрээр тэгээ надад тэр нь баталгаа чинь шалгагддаг байгаа. Өхөгсөд амьлах нэр, сумгай нэгэн босох нэр. 오늘 사람들이 부정하는 그 순간 네가 찬송받을 이의 아들 그리스도냐? 현장은 이런 겁니다. 그리스도 부른다고 뭐 되냐? Хүмүүстэй чи Христ юм уу гэд одоо цагт бол хүмүүс та нар дээр Христ гэ тэгээ болж байгаа юм хаана вэ? 우리 귀한 장로님이 저 지방에서 오랫동안 교회를 섬기고 서울로 이사 오셨어요. За олон жил нөгөө ингээд орон нутагт цуглаанд үйлчилж байгаад за энд ирсэн нэг хүн байгаа. Тэгээ энд байх хугацаанд манай цуглааны үгийг их сонсож байгаад хөдөө цуглаандаа очиод цуглааны бүр амар харамсалтай бүр ингээ хүмүүс хоорондоо муудалцаад гэл хараад тэгээ өглөө өөрийн залбир очиод Есүс бол Христ, Есүс бол гэрэл залбирч ирсэн чинь. За нэг пастор нэрээд хойноос нь зогсноо дэрэг наад нэрээ битгий дууд гэж хэлсэн гэнэ. За дээр үед нэг Чиндүү гэдэг газар би явж байгаад Чиндүү дэх тэг цуглаанаар тойрч явж байгаад тэнд нэг цуглаанд очиод нэг би хайр хэлээр ингээд залбирсан. Тэг бас тэр дийнөөс пастор нь их нэртэйгээ хамт ирээд миний өмнө сүгдөө суудсан байсан байгаа. Тэгээд нөгөө хайр хэлээр ингээд залбирсан чи тэр хоёрын хувьд болонгууд зэрэг тэр хоёрын хувьд болонгууд нэг амар тийм сүнслэг хүчтэй хүн ирсэн гэж бодсон юм шиг байгаа. Би өгөн зүгээр шоу хийсэн штэ л. Тэна пастор та пастор гэх тийм. Ариун сүнсийг хүлээж авахын тулд бидний төлөө залбираач өгөөч гэл. Ямар ч нэг ингэсгээ залбирсан юм байна. Өнөөдөр олон нөгөө нэг ийм бодит байдал дээр Есүс бол Христ гэдэг тэр нэрний нууцыг хүмүүс ерөөсөө хүлээж авахгүй байгаа. Тэгээ залуучуудтайгаа нэг Чиндүүд очисон чинь нэг жижигхэн одоо нөгөө нэг юу л ийм цуглаан байсан байгаа.
Тэр хүний нөгөө хувьд амар зовлонтой юм нь юу вэ гэвэл шүн олгон нөгөө ингээд шээс нь хүрээ унтаж чадахгүй. 목사 안수를 받아도 해결이 안 돼. Бэлэн сургуульд яваад шийдвэрлэхдэггүй, пасторын туслахаа аваад шийдвэрлэхдэггүй. 은 있는데 그래서 시골로 가자 그래서 자 전라도 Тэгээд нөгөө нэг хөдөө очие гэж бодоод тэр нөгөө нэг тэр Чиндүүгийн бүр тэр нөгөө арал дээр байдаг тэр тосгон руу очиж шүүлчилж эхэлсэн байгаа. 부엌 칼을 갖다 놓고서 내가 오늘 밤에는 내가 이 칼로 찾아온 이놈을 내가 찔러 죽일 것이다. Толгой дээрээ юм хутга толгойнийхаа дэрэн дээр хутга тавьшаад унтдгийг юм байна л да. Шүн болгонд энэ унтуулахгүй зовоогоод байгаа нөгөө нэг тэр сүнсэтэй баг тулт нухааны юм бодоод тэгээд тэр өдрийн нөгөө нэг цуглаанаар дамжуулаад тэр пастор 상관없어요. 부르면 тэр семинараар болон залбирлаар дамжуулаад тэр шөнөөс хойш дахиж шүн одоо юугүй ингэж ийм хар дарах юм уу тийм үйл явдал болоогүй гэсэн. Тэгээ Есүс бол одоо аврагч хийгээд тэр бол бурхан тэр бүх асуудлыг дуусгагч тэр бол бурханы алдрын гэрэл. Тэвнхүү нэрийг түүний нэрийг дуудахтун. 그 이름을 부르게 하려면 자기 내면의 상태를 고발해요. Энэ дэлхий дээр пасторууд бурханы нэрийг Есүс Христийн нэрийг дуудуулахгүйгээр оролддог. 온 저주와 재앙과 영적인 Дуудаж эхлэх юм бол өөрийнхөө доторх гэм нүглийг хүлээн зөвшөөрөх ёстой учраас. 그래서 육체의 가시가 24나를 공격합니다. 그래서 우리는 온전한 자가 아니라 의인이 없고 단 한 명도 누구든지 예수는 그리스도 Бид зөв түн байхгүй, ганц ч байхгүй. Тиймээс хэн байсан ч гэсэн Есүс бол Христ гэдэг тэр нэрээр сүнслэг тэмцэл хийх хэрэгтэй. 자기의 신분을 노출시키는 걸 거부해요. Бид пасторууд үүнийг өгөн тайлбарлах ёстой. Тайлбарладаг шалтгаан нь өөрийнхөө талаарх одоо нэг ийм өөрийнхөө алдаа дутагдал илрэн гарах үе гэдгээс болоод 나는 요한복음 8장 44절에 죽습니다. 이걸 말해줘야 됩니다. уг нь бол би пастортэй би ингээд гимгүү харагдаж байгаа боловч яг үнэндээ би Иохан 8:44 дэх шиг сатааны үр удам бөн гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. 그래야 여러분이 혹시 불미스러운 일을 저질러도 이해를 할 수 있게 이걸 안 알려주고 거룩한 사람인 줄 알고 메시지를 받을 줄 알고 기도를 받을 줄 알고 그리고 접근해 갔더니 결국 자기를 건드려 버리니까 칼을 들게 됩니다. Тэгээд би өөрөө ч гэсэн хүн гин нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд надад ч аврал хэрэгтэй. Есүс Христийн нэрээр өдөр болгон сүнслэг тэмцэл хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 몸부림을 치는데 결국은 그건 잠재의식 속에 이미 마음과 생각 속에서 잡혀 있기 때문에 치매로 아니면 질병으로 찾아듭니다. 여러분 음란 해설하는 언어가 어마어마합니다. 어떤 진짜 미국에서 큰 교회 목사님은 옛날에 007 가방에다가 19세 이상들만 볼 수 있는 비디오 테이프를 한 가방씩 갖고 가지고 우리나라의 모텔에 들어가서 24극을
дээр үедээ штэ нөгөө нэг пастор хүн хэрнээ нөгөө нэг насан туршидтын киноны видеоны кассет байна штэ тэрийг ингээд зүгтүүрэн авч явж агаад мотелд ороод 24 цаг тэрийг үзэж агаад тэгээд тэрийг затаар аваачаад зараа явж исэн пастрич би харж байсан байгаа. 장로들은 지금 찬송을 받으실 하나님의 아들 네가 그리스도냐 이 비밀은 아는데 받아 Бурханд итгэх ёстой. Тэр 그래서 모르고 질문만 тэр нөгөө нэг чаннуунууд гэсэн шүү дээ. Одоо энэ тухайн үеийн одоо Христэд итгэдэг шашны удирдагч нар уг нь бол Магдалийг өгөх ёстой, Есүс Магдалийг өгөх ёстой байтал харин Есүсийг эсэргүүцэх гэж оролдож байгаа. Тэгээд чи тэр Христ муу юм уу энэ гэж тулгаж асуугаад асуусан учраас Есүс тийм ээ би мөн гэж хэлсэн чи зэрэг юу бүр уур нь мөн гэж хэлсэнд нь уур нь хүрээд хувцаа хүү татаж ураад тэгээ бүр янз бүрийн тийм шоу үзүүлж байгаа. Бидний яг анхны дүр төрхтэй адилхан. Тэгэл Есүс бол Христийн гут ш. Хятадгатай өөр юм байхгүй бах та гэл нэг юм байдалтай. Бидний хэн бүхэн бид бүгд тэгж байсан байгаа анхандаа. Тэгээд за явлаа гэж божонгот нь би залгаа за битгий яваа би хайртай шүү гэж хэлээ. Тэгээд нэг арай гэж нэгэнд үлдсэн байстай. За ямар ч гэсэн янз бүрийн л нөгөө нэг үйл явдлууд янз бүрийн л хүмүүс байлаа энэ дунд. Миний хувьд ч ялгаагүй тэр нэрийг л дуутахад хамгийн хэцүү юм байлаа. 그 이름을 부르지 못하도록 이 머리가 나는 그렇게 빠가지는 거였어요. 빠가지는 알 수 없는 그 두통 정말 오랫동안 시달렸어요. 뭐 목구멍, 눈구멍, 귓구멍, 구멍구멍은 이놈이 다 들어다니면서 들락거리면서 나를 괴롭혔어요. 근데 저는 끝까지 예수는 그리스도 그 이름으로 승리한 목사. Есүс бол Христ гэдэг нэрээр би бол эцсээ хүртэл сүнслэг тэмцэл хийж ялалт байгуулсан пастор хүн юм. 그놈의 머리를 깨뜨려라. Сатанд зай бөөг толгойг нь бясгшиг. 하나님의 말씀에 순복하고 여자여손 메시아 그리스도를 믿으면 마귀를 대적해라. Тэгээ эмэгтэй өрөөдөн болох Месиа Христэд итгэдэг бол сатаны эсрэг сүнслэг тэмцэл хийхтэн. 증거가 예수께서 하나님의 아들 그리스도이심을 Тэгэх юм бол бидэнд Иохан 20:31 гэрчлэл ирнэ. Есүс Бурхны хүү гэдэг гэрчлэл. Тэгэд амь тэгээ миний дотор амьдрна. 깔끔해지는 날이 되기를 축복합니다. Тэгээ илүү дутуу бүх зүйлүүдээ таслаж хаяад энгийн итгэл дотор суйрлахыг юрууж байна. Эхлэл 3:15 그 예수님이 네가 그리스도냐 할 때 Тэр Есүс чи мөн үү гэхэд тийм ээ би мөн гэж хэлэхэд 모든 인간들이 다 흔들리잖아요. 그리고 막 그들이 갑자기 тэгээ эргэн тойрон байсан хүмүүс нь уурлаж эхэлсэн шүү дээ. 영화적인 몸으로 움직여지잖아요. 막 옷을 찢어버리고 막 갑자기 Тэг гинт нөгөө нэг юулаа баг хормын дотор ингээд ийм бодол санаа үйл хөдлөл нь өөрчлөгдөөл хинт хувцаа ураад ингээд галзуу юм шиг үйлдэл хийж эхэлсэн байгаа. Тэг ингээд Христ гэдгийг эсэргүүцхийн тулд тэг бидний биеийн дотор яг тийм мөн чанар бий. 구원받지 못하게
аврал авахгүй нэгнээр амьдруулах гэж 종교심을 가지고 구원받은 것처럼 착각을 하게 만들어서 그랬지. 그래가지고 여러분 어느 날 망하게 되는 거예요. 그러나 우리 예수사랑교회는 병든 자가 와도 치유받고 일어나고 증인이 되는 겁니다. тэгээд бидний хувьд бол бидний чуулганы хувьд бол өвчтөе нэгэн ирсэн ч итгэлийг олоод эдгэрлийг олоод 하나님의 буцдаг байгаа. 이것을 우리 Эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүмүүс гэдэг энэхүү нэрийг бидэнд өгөхийн тулд Бурхан бидний төлөө загалмайг өөр дээр өгсөн юм. 그래서 오늘 창세기 3장 15절 그는 포승줄로 묶인 채 그지요? 무시당하는 시간 속에 조롱을 당하고 Өнөөдөр Есүс доромжлогдож, нүлмүүлж 우리가 받아야 되는 бидний авах ёстой 인간상 재앙을 그가 담당. гай зовлон тэр өөр дээр өгсөн юм. 그래서 오늘 모든 우리의 죄와 저주와 재앙과 사탄의 권세를 끊어버리는 선언이 바로 뭐냐? 내가 Бүхэл 그리스도다. сатаны ажлыг нураах нэр бол тэр тунхаг бол би бол Христ гэдэг тэр итгэлийн 그래서 모든 тунхаг юм. 문제 끝났다라는 말이 예수는 그리스도. Бүх асуудал дууссан гэдэг нь Есүс бол Христ. 할수록 진짜 끝나. Энэхүү нэрийг бид дуудахынхаа хэрээр нэрийгээсээ дууссныг мэдрэх болно. 가르쳐서 뭔가를 집어넣지. 종교심. Шашныг эдийг заагаад оруулаад сурдаггүй байгаа. 다른 사람은 뭐예요? 예수는 그리스도 빼고 다른 걸 집어넣자. 큰일 나는 거예요. 그래서 나는 너희의 구원자. 내가 그리스도라 이 말이에요. Би та нарын аврагч, би бол Христ. 내가 그리스도. 이제는 누구든지 Хэн байсан ч, 도 안 되는 자들까지 хэн байлаа ч гэсэн 에게 취급을 당하고 무시를 당하고 온갖 뺨을 당하고 침뱉음을 여러분이 당했다 할지라도 그리스도에게 오는 자는 산다. Христ рүү ирдэг нэг нь амьдрах болно. 그래서 예수께 누구든지 나와서 예수가 그리스도 그 이름만 부르면 하나님이 그를 축복하신다 이 말. Хэн байсан ч гэсэн гарч ирээд Есүс бол Христ гэдэг тэр нэрэнд итгэн дуудах юм бол Бурхан тэр хүнийг өрөөх болно. Цаашаа дууга буухураа. 이런 건 끝났다 이 말이에요. 예수는 Есүс бол Христ. Тэр нэрийг дууд. 부르면 하늘물 성령이 성삼위 하나님이 역사하시고 주의 천군 Тэгэх юм бол 천사가 Бурхан ажиллаж Бурханы тэнгэр элч нар надад үйлчлэх болно. 그래서 누구든지 그리스도 예수 부르면 그 사람이 그 심장 속에서 새로운 숨을 쉴 수 있다. Хэн байлаа ч Есүс Христийн нэрийг дуудах юм бол 오늘 예수사랑 тэдний дотор шинэ ажил хөдөлгөөр Бурхан аль хэдийн бий болгосон байгаа. Та шашинлаг системийг нурааж 느끼는 이 현장에서 우리는 нураах нь бидний 예수는 итгэлийн зорилго. Өнөөдөр шашинлаг байдлын дарамтны доор байгаа. 그래서 Энэ байдал дотор Есүс бол Христ гэдэг нэрээр 진짜 бид 막내한테는 урагшилж чадна.
예수가 그리스도라는 그 망대 안테나를 세우면 수신과 발신이 계속 이어지는 거야. 하나님 나라 나와. 이런 망대가 필요하고 이런 안테나가 필요한 거죠. 전화 갖고 다니면 뭐 할 거예요? 수신 발신이 안 되는데. 어? 근데 우리는 뭐야? 수신 발신이 다 되는 거예요. 예수는 그리스도. Есүс бол 이 Христ. 사람이 이제 세계복음화 여정 속에 있는 거예요. 이 중직자를 세우겠다 이 말이에요. 원래 중직자 세우면 목사님 막 사택도 사고 목사님의 막 미래 연금까지 통째로 가져가고 막 그런 거 하는 거잖아요 다. Түлээний албан үйлчлэгч нарыг бид тэрхүү ирээдүйн сайн мэдээний ирээдүйн төлөө тэмлэж байгаа. 진짜 우리 옛사랑교회 우리 키데이 미라클 오케이 서미스 이런 후대 살리는 일에 모든 중직자들이 동참하기를 축복합니다. Тиймээс тэмлэгдэж байгаа бүхий л албан үйлчлэгч нар Miracle OK сургалтын төв болон 하시는 이 일은 지금 한 King David International School хийгээд хойч үе босгох бүхий л үйлчлэлийн төлөө хэрэглэгдээсэй гэж өрөөж байна. 계획이 나보다 나의 계획보다 크다라는 걸 깨닫고 여러분이 은혜를 선택하고 예수는 그리스도 그 이름을 부르고 있기 때문에 하나님은 여러분들에게 하늘 문을 여시고 보좌에 흐르는 축복을 세공간을 초월하는 능력을 주시는 것입니다. 오늘 우리 예수님은 성전의 수많은 다양한 제사들, 다양한 그지요 율법 중심의 시스템 이런 것들을 다 해결하고 이제는 예수는 그리스도 Өнөөдөр Есүс чуулган доторх олон тэр систем дүрмүүдийг нураагаад зөвхөн Есүс бол Христ гэдэг нэрээр л бүх асуудлыг шийдвэрлэх тэр системийг бий болгосон. Өнөөдөр би тэр Христ байна гэдэг нэрийг сонссон байгаа. Тухайн үеийн сүнслэг удирдаг шашны удирдагч нар ямар байдал гаргаж байгааг бид харж байна. 자신들의 교회 시스템이 붕괴되어지는 것처럼 느꼈다 이 말이에요. Учир нь тэр шашны удирдагч нар Есүс Христ гэж хэлснээр өөрсдийнх нь тэр бий болгосон байгаа тэр чуулганы шашныхан тэр систем нурж үгүй болох мэд тэр айцын мэдрэмжийг авсан байгаа юм. 왜 창세기 3장 15절을 믿지 않는 이유가 뭘까요? 어떤 사람이 나한테 묻더라고요. Надаас нэг хүн пастор ингээ хүмүүс Эхлэл 3:15 амлагдсан байгаа тэр амлалтанд итгэхгүй байгаа шалтгаан нь юу юм бэ гэж асуусан байгаа. Хэрв тэрэнд итгэхий гэвэл бид 2 дугаар Коринт 4:4-ийг мэдэх хэрэгтэй. 2 дугаар Коринт 4:4 дээрээс харах юм бол энэ дэлхийн бурхан нэг үл итгэгчдийн нүдийг сохолсон гэсэн байна. Бурхан Христэд итгэхгүй байхаар сохолсон. 그래서 그리스도의 영광의 복음의 광채를 내 몸에 나타나지 못하게 만든다. Есүс бол Христ. Христ бол Бурхны дүр төрх. 진짜 이 세상 신이 나를 지배하고 있기 때문에 그리스도 그 복음의 광채가 예수는 그리스도로 나타나줘야
Энэ дэлхийн бурхан үйл итгэгчдийн сүнсийг харааг сохолсон учраас Есүс Христийн нэрийг бид дуудаж байж сатаны ажил дөрөх болно. 교회 안 가는 거예요. 그래서 조금만 눈깔만 아파도 교회 안 가는 거예요. Хүмүүс нөө итгэл нь байхгүй учраас жоохон л асуудал үүсэх юм бол цуглаанд ирдэхгүй байгаа. Хөлнийх нь бол нь жоохон урагцаг гарсан ч цуглаанд ирэхгүй, нүдэн жоохон өвцөн ч цуглаанд ирэхгүй. 그럼 그리스도 영광의 광채, 그 복음의 광채를 아는 사람 뭐냐? 발바닥에 종기 나도 죽으면 죽으리라. 예수는 그리스도. 오다가 나와버려요. Харин Христийн алдрыг мэддэг хүмүүсийн хувьд бол одоо хөлнийх нь ууланд цэврэн үрсэн байсан ч Есүс бол Христ өхөлж үхвэ гэд урагшлах, алхах үед алхаж ирэх замдаа тэр нэгтгэрэх болно. За жишээ нь нэг одоо ийм бөө хүний хүүхэд маань цуглаанд ирэх гээд тэгээд 16 удаа яг цуглаанд ирэх гээл тэгэнгүүт юм хамраас нь цус гардаг гинэ. Тэгээд нэг өдөр номдоо сонсож байгаад нөгөө үгээр дамжуулаад өхөлж үхвэ гээд тэгээд гэрээсээ гараад хамраа нэг дойлын цаас салбитгаар таглаад цуглаан хүртэл ирээд цуглааны үүдээр хорох үедээ цусан тогтсон гэж хэлж байгаа. 복음의 광채가 나타나면 흑암이 꺾이는. 이것 하나를 지금 사람들이 알지 못해서 다 유리방황하며 빠져가는 겁니다. Христийн алдрын гэрэл над дээр тусах үед харанхуй 오늘날 복음 없는 교회 нуран ундаг. 형식적인 교회입니다. 그리스도 없는 십자가 사랑을 거부하는 것이지. 메시지만 존재할 뿐이지 사탄에 대해서는 전혀 알지 못하고 살아요. 오늘날 여러분 사탄의 활동들을 잘 들여다보세요. 여러분의 영혼 속에 종교심을 심어가지고 생각하고 여러분의 마음에 자꾸 종교심으로 조작하는 거예요, 여러분. Сатан нөгөө нэг биднийг ийм шашинлаг ийм бодлыг бидний дотор суулгаад түгээр дамжуулан ингээд хөдөлдөг байгаа. Тэгээд Матай номын 16-гийн 23 дээр гардагчлан хүний ажлыг л байнга боддог. 여러분의 마음과 생각에 늘 사람의 생각. Тэгээд бодол санаа маань үргэлж хүний л тухай бодно. 이게 사람 그래서 염려, Тэгээд санаа зовлт, зовнил 낙심, ингээд ийм юу яаж амьдрах уу, юу идэж ууд амьдрах уу, эсвэл одоо ингээд сэтгэлийн төгшөөртөл тэрмэн л намайг 24 цагийн турш ингэж эзэмддэг. 사람의 일에 잡혀 있으면 어떻게 돼요? 드디어 Тэгээд Иохан 13:2 дээр гардагчлан тийм байдалтай байвал болдог зүйл нь юу вэ гэвэл 사람을 이제 움직이기 시작. тэг сатан ингээд чихэн дотор нь ингээд ийм тийм юм хэлээд хүнийг ингээд одоо хөдөлгөж эхэлдэг байгаа. 있으면 점점점 여러분의 상태는 마귀에게 이제는 완전 장악돼 버립니다. Тэг хүний ажлын дотор одоо ингэж бодол нь хэлхээстэй байгаалах юм бол 사망이요 하나님과 원수 덩어리가 된다라는 뜻입니다. тэг явсаар агаад тэгээд бүр эцэст нь тэгээд сатан надад хэлж байгаа үгс нь сатаных юм шигч бодогдохоо болно. Тэгээд Ром 8:7 дээр харах юм бол 예수가 그리스도 махан биений бодол санаа бол бурхны дайсан гэсэн байна. Есүс бол Христ гэдэг тэр итгэлийн өчил туйлын итгэл бидэнд байхгүй бол Ром 8:9 дээр тэр хүн бол бурхны Христийн хүн бишээ гэсэн байна. 그래서 하나님의 영 예수가 Тиймээс бурхны сүнс Есүс бол Христ бидэнтэй хамт байх үед бид хүний үлсийн дотор байхгүй харин бурхны одоо сүнсийн дотор байна гэсэн.
Тиймээс хүний ажил бидэнд ирэх тусам сатаны ирэх тоолонд сатаны ажлыг нураах тун. 여러분 생각이 올 때마다 자꾸 마귀 Тэг хүний ажил бодогдох бүрт 나를 하나님의 핏값을 бурхан сатаны ажлыг нураах тун. 내 인생 살아가는 모든 여정을 살아계신 하나님이 책임져 주시겠다고 약속해 놓은 하나님의 말씀을 믿지 못하고 거부하게 만들고 받아들이려고 하지 않는 더럽고 추악하고 악한 어둠의 세력들은 예수 그리스도 이름으로 산산이 무너질지어다. Тэг хүний бурханыхыг биш хүний ажлыг бодоход хүргэдэг сатаны ажил Есүс Христийн нэрээр нуран унах болтгоо шашинлаг байдлын бодит одоо тэр үр дагаврууд миний амьдралаас нуран унах болтгоо гэж тунхаглан байж 1-р Петр номын 2:9-дэр гардагчлан хаанд дахилчийн өрөөлийг авахулна. 자, 그래서 사탄은 하나님을 위하는 것처럼 명분을 가지고 대들어요. 사람의 일은 우리는 뭐 하나님의 일 속에 늘 있어. 자기 알다시피 그렇지. 우리는 이런 명분을 가지고 우리는 이렇게 헌신하고 봉사하고 있어. Тэгээд хүний одоо бурханы ажил мэд 우리에게는 뭐 언제나 хүний ажлын дотор байлгаагч. 이슬처럼 쳐져. 아우 뭔데 자꾸 예수는 그리스도 하고 있는 거야 지금. 예수는 그리스도라는 말은 자기도 알다시피 기초 중에 기초야. 요걸 꺾어내요. 오늘 그만 먹어. 하나님의 성령의 음성은 무시하는 계속 먹어요. 예수가 그리스도라는 그 이름을 대적하기 위하여 만들어내는 명분. 우리는 오직 하나님을 위하여 사는 이 믿음을 가지고 있기 때문에 하나님은 우리에게 다 모든 것을 복 주실 거야. 이런 명분을 가진 사람들은 오직 그리스도 그 이름을 Бид бурханы ажлыг л хийнэ гэж бодож байгаа хүмүүс зөвхөн тэр Христ гэдэг нэрээр өдрөө эхлүүлж өдрөө тусгах тун. 대제사장들 학자들 유대인들이 자신들이 하나님을 지키는 자들이라는 명분이죠. 이렇게 교묘하게 종교심으로 들어다닙니다. 우리가 지금 목사로서 정통 칼빈총의 사상을 거기에 어긋나는 놈은 칼빈총으로 쏴버리면 되는 거야. 이 종교심을 가지고 아주 칼빈. 세례가 진짜지 침례는 가짜야. За эсвэл тэгэл нөөний би Кальвины үзэлтэй хүн. Тэгэл Кальвины хаагаа үзлээр л явна. Тэрэндээ л тохируулна. За эсвэл би баптист үзэлтэй хүн юу хэрэггүй. Методист ердөө аврал биш гэл. Эсвэл тий. Тэгээ ус их байвал одоо баптист болоод ус багтаа газар байвал методистик хийхэд болно штэ. Юу тэр ердөө асуудал биш. Бид Христийг л хүлээж авсан нэгэн байхад болно. 하나님을 네가 지키는 것처럼 명분을 삼고 나를 거부하는 더럽고 추악하고 악한 사탄의 세력을 그리스도 이름으로 꺾어내라. 이게 예수님의 메시지죠. 사탄
Тэгээ сатан одоо шашнаар дамжуулаад хүн бурхны одоо эсрэг хүнийг зогсоодог байгаа. Авралыг авсан бурхны хүүхдүүд би бурхны хүүхэд гэдэг тэр статус, тэр байр суурин дотроо сүнслэг тэмцэл хийж чадахгүй байхаар сатан ажилдаг. Та бүхэн 1-р Иохан 3:8 миг зүгээр ингээд тухандаа тэгээ туханд чинь ингээд сийлэстэй байгаасаа гэж өрөөж байна. 1-р Иохан 3:8 그래서 5cm 좌우로 5cm짜리 그 거울을 보면서 마귀를 멸하면 талент хараад сатаны ажлын сүнслэг залбирал хийх үед бид хөөрхөн болно. Тэр 5 см-ийн хэмжээтэй толин дотор досоос бурхны бүх төлөвлөгөө харагдах болно. Өөрийнхөө төлөвөг нураагаад бурхны төлөвөг сонгохтон. Бурхны төлөвлөгөө миний төлөвлөж байгаагаас хамаагүй гүн гүнзгий. 세계복음화 여정 속에 하나님의 나라까지 이정표가 이미 이어져 있습니다. Сатаны ажлыг нураагч нэгэн нь аль хэдийн дэлхийн илгээлттэй холбогдсон юм. Есүс Христийн нэрээр өрөөж байна. 그래서 14장 49절 За өнөөдрийн Библийн хэсэг нь буюу Марк номын 14-ийн 49-ийг харцгаая. Сүмд өдөр бүр би та нартай хамт байж зааж байхад минь та нар намайг бариагүй. Гэвч энэ нь бичвэр биелэгдэхийн тулд юм гэв. Та бүхэн сайн мэдээг ойлгож эхлэх юм бол үр дүн нь Библийн үг биелэгдэх юм. 그래서 그리스도 영의 사람들은 승리할 수밖에 없다라는 것이 예수님 Тиймээс Христийн сүнстэй хүмүүс ялхаас өөр сонголт үгүй. 이 축복이 모든 가족들에게 임하기를 예수님 이름으로 Энэхүү ерөөл хүн бүрийн гэр бүл хамт байх болтугай гэж Есүсийн нэрээр өрөөж байна. Хамт залбирцгаа амьд оршигч бурхан минь. Есүс Христийг эсэргүүцэх шашинлаг хүний бодит тэр байдлыг мэдэж үгээр дамжуулан тэр нь ямар байдал вэ гэдгийг мэдэх боломж олгосон бурхан танд үнэхээр их баярлалаа. Одоо шашинлаг байдалд нуугдсан байгаа байдлаас сугаран гарах үцаар бидэнд хаант эрх мэдэл дахилжин эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн тул 24 цагийн туршид авралын баталгаанд дотроо өрөөгдөхөөр удирдах болтугай. Бидний амьдралын дунд Бурхны өгсөн мөнхийн амдалтын гэрээ болох эмэгтэй уур удам Есүс Христийн нэрээр сатаны ажлыг нураагч нэгний дээр Христийн нэгүсэл мөнхөд хамт байх болно гэсэн тул бид одооноос сайн мэдээнээс ичихгүйгээр харин сайн мэдэн дотор авралыг өгдөг Бурхны хүч чадал байдаг гэдгийг бие сэтгэлээрээ мэдрэн Есүс Христийн эрх мэдлээр сатаны ажлыг нураадаг үнэхээр сэтгэл татам Бурхны хүн байхаар биднийг ерөөх болтугай. Загалмайн зам сүрэгчдийн хувьд мунхаг харагдагч авралыг авсан бидэнд Бурхны хүч чадал гэж айлдсан тул Есүс Христ гэдэг тэр нэрний эрх мэдэл бүхнийг Бурхны ард түмэн үнэхээр амьдралдаа амсан мэдрэх болтугай.
Есүс хөлсөн туслан цусан тусал болох хүртэл залбиран байж бидэнд өгсөн байгаа. Бурхны үгийг бид зүрхэндээ сийлэн одооноос эхлэн үнэхээр сатаны диаволын ажлыг нураадаг Христийн дагалдагч нар байлгах болтугай. Та нар соригдохгүй тулд сэргийг бай залбир гэж хэлсэн байгаа тэр үг мөнхөд миний сүнсэнд сэлэгдэж дахин харанхуйн эрх мэдлэл сүнсээ булгаалгахгүй байхаар ариун сүнсний дүүргэлтийг өгөх болтугай. Есүс бол Христ миний амьдралын бүхэл асуудлын шийдвэрлэгч. Бүхэл асуудлыг гүйцэлдүүлсэн тул би одоо эдлэн амьдрах болно хэмээн итгэл дотроо тунхаглах өдөр байх болтугай. Аль хэдийн сайн мэдээгээр эхэлсэн нэгэнд сайн мэдээ гэдэг үр дүн гардаг гэдэгт итгэн одооноос бүх зүйл Бурхны төлөвлөгөөн дотор байгаа гэдэгт итгэдэг нэгэн байлгаж өгөөч. Христийн тэр нэрний эрх мэдлэлээр залбирагч нэгэн аван эдлэх онцгой эрхийг бидэнд өгч энэ дэлхийн төгсгөл хүртэл бидэнтэй үргэлж хамт байх болно гэж амласан байгаа ерөөл тэр чигээрээ биелээ олох болтугай. 하나님의 음성을 예수가 그리스도라는 그 이름을 부르는 증인이 되게 하옵소서. Есүс бол Христ гэдэг тэр нэрийг дууддаг, тэр нэрнээс авсан ерөөлийн гэрчлэлтэй нэгнээр амьдруулж өгөөч. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.